Болохоор та үндсэн хуулиа биелүүлдэг гэд яриад унах юм. Хэрвээ Монгол улсад хуулиа биелүүлдэг байсан бол биднэрт хуулиа биелүүлэх ёстой маш олон зүйлүүд байгаа. Хууль тогтоох байгууллага хууль цагиж мөрдөх ёсгүй гэж хэлж болохгүй. Хууль дээдлэх тангар өрөөдөх. Би бүх хуулийг мөрдөж байгаа. Хариуцлага хүлээдэг байсан бол маш олон сайд нар өнөөдөр сайдын ажлаа хийхгүй байх ёстой байсан. Тэгээд дээд сайд сомлох болохоор л хуулиа бид нар барьж ийн гэд яриад байгаа чи ерөөсөө шалтгаан юм шиг санагдаж байна ерхий сайдаа. Та дээд сайд гэдэг зүйлээ анханаас оруулж ирэх ёсгүйч байсан. Одоо ч гэсэн татаад авах ёстой гэдэг дээр бол хатуу байр суурьтай байна. Хууль заасан эрхэмж шигүүргээл хэрэгжүүлж яах гэдэг хэлж байгаа. Хэрвээ энийг шаардлагагүйг бол та хууль санаачлаад энийг хэрэгжүүлж болно. Олон улсын түвшинд эрчим хүчний салбарын либералчлахтай бол түгээх хангах салбараас нь эхэлдэг туршлагатай. Олон улсын байгууллагууд ч тэр манай эрчим хүчний салбарын мэрэгчлэнгүүд бүгдээрээ хэлж байгаа түгээх хангах салбараасаа бид нэр энэ ховчлыг хийх ёстой гэж хахад эсэргүүцэж байгаа юм шигээр зээж 3 4-өөс ч байд юм уу. Энэ цахилгаан хуучны цахилгаан стандартаас эхэлж байгаа нь өөрөө 2-3 жилийн дараа энэ салбарын үннийг чөлөөлөгөөс болж эдгээр станцуудын үйл ажиллагаа доголдож эхэлнэ. Тэр үед нь энэ хувьчлалт буруу байсан юм байна. Эрчим хүчний реформ ерөөсөө хэрэггүй байсан юм байна гэдэг зүйл рүү явуулах энэ алдаа давтагдах гад байна. Ерөнхий сайдаа. Тийм учраас эрчим хүчний реформыг явуулах ёстой, либералчлал хийх ёстой. Гэхдээ бодлогоо маш зүгээр тодорхойлж хийх ёстой. Энэ үн тарифыг ингээд төрөөс бариад идэг. Та өөрөө чуулган дээр байж байхдаа хэлжсэн дулааны үн тариф, цахилгааны үн тарифыг нэмэхгүй гэд. Гэхдээ өнөөдөр ерөнхий сайдад тийх эрх нь байхгүй хуулийн дээрээ. Их хурлын гишүүнд одоо энэ дулаан цахилгааны үнийг нэмэх эрх нь ч байхгүй хуулаараа. Эрчим хүчний зохицуулахаар л энэ үн тарифын асуудлуудыг хуулаараа зохицуулах үүрэгтэй. Тэгээд 10 жил гарan ердөөсөө улс төрчлөлтөөс болж үн тарифыг өөрчлөхгүй явж байгаад гинт 10-20 дахин нэмээд явчихдаг. Улс оронд энэ иргэд аж ахуйн нэгжүүд төлөвлөх боломжгүйгээр гинт өндөр дүнгээр энэ үнийн нэмэгдлүүдийг хийдэг. Өмнөх онд би бас хэлжсэн. Чойжл сүрэн сайдд хэлжсэн. Ердөөсөө шууд хэд дахин үнээр бид нар энэ үнийг өөрчилж болохгүй. Баг багаар жил болгоно. Эрчим хүчний либералчлалч гэсэн тэр. Та бүхний хандлага ч буруу гай. Ард иргэдэд өөрүүлэх ачааллаас нь эхлэх гээд байгаа. Та нар захилгаан дулааны үнийг нэмээ гэж шаардаад байгаа. Гэтэл тэр чинь анхан шатнаас нь эхлэе заяа. Гүйгөө чөлөөл гэдэг чинь нэмэлт гэсэн үг шүү дээ. Чөлөөл гэдэг чинь. За чөлөөл гэдэг чинь нэмэх гэсэн үг. Энэ суур үн байдаг учраас инфляци шууд нөлөөлдөг ард иргэдийн кармаараа шууд орно. Цахилгаан эрчим хүчний үн шингээгүй нэг бүтээгдэхүүн байхгүй суур үн. Энэ суур үнийн чинь суураас эхлэх ёстой маа. Яг л уул уурхай гүйгөө нүүрс үйлдвэрлэж байгаа өртөгч нь авилгалаас болоод өөр ичгүй системээс болоод өндөр үнэтэй болох юм тэн дээр бас тодорхой иргэдийн хяналт бий болох хэрэгтэй байна. Энэ чинь ховчлох гэдэг юм шиг цахилгаан станцуудыг. Хувийн цахилгаан станцууд аль хэдийн байгууллагад гэрээ байгуулад эхэлсэн байна. 9 центр худалдаж авч байна. Гэтэл иргэдэд нийлүүлж байгаа хүн чинь өөр байна, тийм ээ? Тэгэхээр чөлөөлөх гэсэн үг үстэй. Тэгэж биеийнхээ аваад яг чөлөөлнө гэдэг чинь. Тийм учраас 9 центр одоо жишээлбэл хувийн цахилгаан станцууд нийлүүлээ эхэлсэн. Тэгтэл 34% жишээлбэл Монгол шуудын компани 34% олон нийтийн болгож биржээр арчилснаар ашигт ажиллагаа өөр ашиг 1.6 дахин сайжирсан байна. Энэ ерөөсөө иргэдийн хяналт бий болгож байгаа. Түүнээс биш стратеги ажилбартай салбаруудыг хөгжлөх гэдэг юм огт байхгүй уучлаарай. Тэр аж ахуй нэгжүүд нь иргэд нь 34%, тэр уурхаанууд дээр ард иргэдийн хяналтыг болгоё. Тэр станцууд дээр бий болгоё. Ингээд түгээх дамжуулах